Өнөөдрийн миний ярих гэж байгаа ном болонгод Алдагдсан холбоо гэдэг ном. Тэгээ энэ ном юуны талаар гардаг вэ гэхлээр сэтгэл готрал үүсдэг шалтгаанууд болон сэтгэл готралыг эмчлэх гэх юм уу сэтгэл готралд хэрэг болох айгүй тийм сонирхолтой зөвлөгөөнүүдийг агуулсан байдаг ном. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар готарч байгаа сэтгэл зүйн хувьд асуудалтай байгаа бол өөрийгөө ойлгох гэж жоохон ч гэсэн туслах болов уу гэж бодож байна. Тэгээд дээрэс нэг нэмж нэг юм хэлэхэд болонгод би өөрөө сэтгэл зүйн ямар нэгэн мэрэгчлэн бол биш. Тэгэхээр яг миний зөвлөгөөг мэрэгчлийн хүний зөвлөгөө гэж харалгүйгээр зүгээр нэг охин ном уншаад тэр номныхоо доор ярьж байгаа гэдэг үүднээс нь сонсоод авахтай, хаягтай сонсоорой гэж гисэн. За, эхний шалтгаан нь юу вэ гэхлээр бид тийм утга учиртай ажлаас холдсноос болоод бидний сэтгэл готрал үүсэх магадлал их байдаг гинэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр ерөнхийдөө бол хүмүүс ажил хийхдээ ямар нэгэн ажил рол хийхдээ ажил үүрэг хийхдээ болонгууд нэг тийм утга учиртай те нийгмийг өөрчилсөн ч юм уу те ямар нэгэн хүний амьдралыг өөрчилж байгаа ч юм уу тийм ажил хийх уул нь сонирхолтой байгаад байдаг. Гэхдээ орчин үеийн ажлууд ерөөсөө тийм байха болчихсон. Орчин үеийн ажил юунд илүү төвлөрдөг вэ гэхлээр profit буюу ашиг эсвэл нөгөө productivity буюу тийм үр дүнтэй үр өгөөжтэй ажиллах дээр илүү анхаардаг. Тэгэхээр тийм дээр байгаад тахаар хүмүүс миний юу н хийж байгаа ажил хинд яг ямар нөлөөтэй бэ гэдэг тийм бодол үсээд тэгээд ажилласаа кайф авахаа болоод тэгээд тэр нь сэтгэл готрлог хөдлөх нэг төрлийн шалтгаан болж байт юм байна. Bullshit Jobs гэдэг ном байдаг. Би тэрэн дээр нэг тэмдэглэл бичижсэн баг. Тэр нь олонгууд нөгөө нэг би орчуулах талангууд туучин шиг ажлууд гэж орчуулж исэн. Тэгээ яадаг вэ гэхлээр яг хүмүүсээс таны хийж байгаа ажлыг таны хийж байгаа ажил маргааш шигэд байхгүй болчвол дэлхий өөрчлөгдөх үү тий ямар нэгэн өөрчлөлт гарах уу гэж асуухаар зөндөө бол хүмүүс үгүй гэж хариулдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн тийм нийгэмд ашиггүй зүгээр л нэг юм ажлууд айгүй их нэмэгдсэн. Тэгээд дээрээс нь нөгөө үйлдвэрийн ажилчдад сэтгэл зүйн хямрал үүсэх тохиолдол айгүй их байдаг гэнэ. Яагаад тэгэхээр нөгөө нэгэн төрлийн ажил айгүй олон татаж хийдэг. Тэгэнгүүт тэндээсээ нөгөө утга учир хайхаа олдгоо очдөг. Тэгээд судалгаагаар явуулсан чинь ердөө л нийт ажилчин ангийн 15% нь л ажилласаа ямар нэгэн байдлаар кайф мэдэрдэг ч юм уу те. Ажилласаа ямар нэгэн нэг тийм би нийгэмд ямар нэгэн нөлөө үзүүлж байгаа ч юм уу. Нэг бол миний ажил үнэхээр надад утга учир бэлгэлдэгэ гэсэн тэгж боддог хүмүүс нь ердөө 15% байдаг. Тэгэхээр угаасаа энд зөндөө бол офисын ажилтан хүмүүс сонсч магадгүй тэгэнгүүт яг тийм мэдрэмж ялчгүй төрөөд байдаг. Би хуучин офис ажил хийдэг байхад болонгууд зарим үед хийх ажил байхгүй. Тэгээ би нөгөө нэг юу ч хийхгүй суухаасаа бүр амар гимшээ тэр гимшил нь надад айгүй стресс олж ирдэг байсан. Надад баг зүгээр сууж явахын оронд ажил өгөөд ажиллаад харж ясан миний хувьд хамаагүй амар санагддаг байсан. Тэгээ одоо болонгууд би багш хийж байгаа байхгүй юу? Цэцэрлэгийн багш. Тэгэнгүүт цэцэрлэгийн багш ингүүд нэгт офисын ажил биш болохоор нөгөө ширээний ард суухгүй. Тэгээ байнгын хөдөлгөөнтэй. Тэгээд хүүхдүүдтэй ажиллангууд өөрөө ирэхгүй юу гэдэг ээж инстинкт би ээж хүчилтэй зүгээр тийм ээж болох эмэгтэй хүн юм болохоор тийм инстинкт нь хөдөлт юм өөрөө ирэхгүй тийм хүүхдүүдийг харж хамгаалахаар айгүй тийм кайфтай байгаад байдаг зөө айгүй сонио. Тэгээд одоо миний ажиллаж байгаа ажлын цалин айгүй мяа хэрнээ би бүр ажилласаа амар кайф авч эхэлж байгаа. Нэг тийм ямар нэгэн мэйл байхгүй, ямар нэгэн стресс байхгүй. Тэгээ стресс ч байгаа л да зүгээр ямар нэг имэйл байхгүй, хурал цуглаан байхгүй байгаа л да. Гэтэ айгүй цөөхөн болохоор тэрнээсээ би бүр энэ офисын ажил энэ хоёрын ялгааг бүр айгүйсээ ойлгож эхэлсэн. Тэгээд би саяхан нэг бичлэг үзсэн байхгүй. Тэрэн дээр болонгод нөгөө хэрхэн та хэрвээ гутарж байгаа бол ажилласаа хашрах шинж тэмдэг илэрж байгаа бол үзээрэй гэсэн нэг бичлэг байсан. Тэгээд тэрийг үзсэн чинь имэйл хүнийг айгүй готролд оруулдаг гинэ. Тэгээд хүмүүс ингэдэг гинэ. За жоохон амрангаа гэс мэйлээ шалгачээ гэдэг ч юм уу. За гис энийг хийчээд мэйлээ шашаа буцаад ажил руу орё гэж боддог гинэ. Гэтэл хүний тарих болонгууд нөгөө цагаан самбар шиг заяа. Тэгээ та ямар нэгэн зүйлийг хийж байгаа үед болонгууд маркераар тухайн самбар дээр юм бичиж байгаа шиг байдаг заяа. Тэгээд та нэг ажлаас өөр ажил руу шилжих үед та давхарлаж бичиж чаддгүй гинэ хүний тарих. Заавал бүгдийг нь арилгаж ээж тэгээ буцаагаад шинээр бичиж эхэлдэг тийм хүний тарих тэгж ажилдаг. Тэгэнгүүт тэр мэйл шалгах гэдэг ажил жижигхэн үйлдэл хийхэд бол өмнө хийсэн бүх юм арчаад мэйл шалгачаад тэгээ буцаагаад дахиад шинээр бичих шаардлага тархинд гарч ирдэг. Тэгээд хүмүүс тэрнээс болоод зөндөө олон нөгөө нэг үр бүтээмж буурдаг. Тэгээд дээрэс нь ингэдэг гинэ. Заримдаа гоё мэйл ирдэ штэ. Юм тэнцэн хариу ч юм уу те. Таны захиалга амжилттай хүргэгдлээ гэдэг ч юм уу тийм мэйл ирдэг болохоор хүний тарих мэйлийг заримдаа нэхэр гоё юм гарч ирдэг зүйлгээ ойлгочдөг. Тэгээд тийм хуурамч донтолт үүсгэждэг гинэ. Тэгээд тэрнээс болоод хүмүүс мэйлээ байн боор шалгах гэдэг. Тэгээд мэйл шалгах тусам хүний стрессийн түвшин дагаад дэмжиж яадаг нэг юм сонирхолтой судалгаа байсан. Тэгээ мэйлгүй 7 хоногт
стресс дагаа багассан гэдэг бас нэг сонирхолтой судалгаа байсан. Тэгээд дараагийн гутрал үүсэх нэгэн шалтгаан болонгууд хүмүүсээс холдсноос болоод бид гутардаг. Тэгээ одоо жишээ нь ганцаардл угаасаа л амар хэцүү шүү дээ. Найз нөхдөдөө угаасаа амар хэцүү. Тэгээ бид нар чинь бүр анханасаа л хүн болж одоо эволюцийн хувьсахын тулд сүргээрээ амьдарч ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэнгүүт одоо орчин үед ганцаараа амьдрах, ганцаараа байх технологийн хөгжил угаасаа бүгд л энэ асуудлыг мэдж байгаа. Тэрнээс болоод хүмүүс амар гутардаг болсон. Тэгээд Исландад ялангуяа одоо тийм асуудал агих байсан гинэ. Тэгээ тэрийг яаж хийцэн гэсэн чинь тийм одоо эцэг эхчүүдийн зөвлөл шиг зүйл байгуулад тэгээ эцэг эхчүүдийг хоорондоо байнга уулзуулах тийм боломжийг бүрдүүлээд эхэлсэн чинь хамаагүй сэтгэл санаа одоо хүмүүсийн гутралын хэмжээ багасч эхэлсэн гэдэг тийм сонирхолтой зүйл байд юм билэ. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө нэг юм нийтээрээ оролцдог тий ингээд хүмүүс нийлж хамтарч юм хийдэг зүйл хийхээр хүмүүсийн гутрал, стресс багасдаг гэсэн судалгаанууд байд юм билэ. Дараагийн сэтгэл гутрал үүсэх шалтгаан юу юм гэсэн чинь үнцэнтэй утга учраас бид холдчихсон. Өөрөөр хэлбэл одоо бидний утга учир олдог зүйлсүүд айгүй үн цэнэгүй болсон. Жишээ нь юу гэдэг вэ гэхлээр зар сурчлагаа маркетингаас болоод зөндөө олон хүмүүс одоо утга учраа материалыг зүйлээ сонгодог болсон. Тэгээ энэ ганцхан бидний буруу бол юусоо биш. За энэ одоо юу гэдэг те энэ реклам үзэхэ болчих гэдэг зүйл юусоо биш. Бидний угаасаа өдөр тутам байнга бид бол рекламаар бөмбөгдүүлж яадаг бүр ингээд тэрэндээс одоо нөгөө нэг рекламыг хэрэг бид буу гэж үзэх юм бол бид одоо ямар ч буунаас хамгаалах цов өмсөн байсан ч гэсэн бид бол яаж иж байгаа л оногдохоор тийм бол нөхцөлд амьдарч байгаа. Тэгэхээр бид өөрөө ирэхгүй одоо хэрэггүй байсан зүйлээ хүртэл энээр надад хэрэгтэй болов нэрээ авчт юм уу гэж бодол төртөл тийм нийгэмд амьдарч байгаа. Тэгээ тэрнээс л бид тийм одоо утгагүй зүйл, материалын зүйлсээс утга учир хайгаад эхэлчихсэн. Тэгээд одоо ингээд мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болдгоо гэж хүмүүс яриаддээ штэ. Тэгээ яалчгүй мөнгө ол зөндөө олон асуудлыг шийдэж болно. Гэхдээ орлого нэмэгдэх тусам дагаад аз жаргал нэмэгдэж жагаад тодорхой зэг төрээд нэг бол юм болоод нэг бол юм болчдөг. Нэг бол ингээд тэгшлээд нэг бол буцаагаад буураад эхэлдэг гэсэн үг. Тэгээ энэ юу гэж байгаа юм бэ гэхээр хүн яг тийм амьдрахад л тохиромжтой одоо амьдрахад сэтгэл хангалуун байхаар л мөнгө хэрэгтэй болохоос ш бүр тэгж хагад цадсан мөнгө юусоо хэрэгтэй байдаггүй. Тийм мөнгөтэй байгаа тахаараа хүмүүсийн сэтгэл зовнил ихсээд материалын байдал ихсэх тусам дагаад сэтгэл гутралын хэмжээ ихсээ явж идэг тийм сонирхолтой ийм судалгаа байд юм байна. Тийм хамаарал байд юм байна. Дээрээс нь нөгөө нэг одоо хит их хөрөнгөтэй гэх юм уу эд материалаас болоод anxiety буюу тийм одоо юмнаас түгшил бас нэмээд эхэлдэг. Тэгээ түгшил нь андаа одоо гутрал болох тохиолдол айгүй их байдаг. Тэгээ ерөнхийдөө хүний одоо хүслийг гэх юм уу хоёр янзаар хувааж болно. Тэр нь болонгууд гадны болон дотоодын хүсэл гэх юм уу. Тэгэнгүүт гадны хүсэл ихтэй байх тусмаа тэр нь стресс дагуулж яадаг. Дотны юм надад юу гэдэг чинь те гоё их нэртэй болох ч юм уу те гоё найз нөхөдтэй болох ч юм уу тийм дотроосоо хийж болох зүйлсүүд нь хүнд илүү аз жаргал явуулж яадаг. Тэгэхээр одоо сошиал медиа интерес болоод хүмүүс өөрийгөө айгүй харьцуулж эхэлдэг болсон босодтэй. Тэгээ тэндээсээ хүмүүс айгүй их стрессдэг. Тэгээ би бас нэг юм ойлгосон юм уу гэхэлэр би Facebook орхоо болоод тэгээ Instagram дээр нөгөө ерөөсөө тийм инфлюенсер аккаунт болсон. Тэгээ инфлюенсер гэдэг нь болонгууд нөгөө нэг лайфстайл инфлюенсер гэдэг нь нэг тийм гоё амьдралыг харуулдаг. Тэгээ тэр хүмүүс үнэхээр гоё амьдарч байгаа нь үнэн ч гэсэн би зүгээр харангууд өөрийгөө харьцуулаад тэгээ тэрнээс болоод гутраад исэн. Тэгээ тэрийгээ аккаунт болоод Facebook-а хаацсан чинь миний бүр ингээд уцаа шалгах хүсэл хүртэл айгуу дагаа багасч тийм билээ. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө өөртөө хүртэл жоохон сэтгэл хангалуун байх магадлал ихссэн гэх юм уу? Би бүр өөртөө илүү хайртай болоод би толонд илүү хөөрхөн харагдаад ихэлсэн гэх юм уу? Нөгөө нэг дандаа хөөрхөн хүмүүс хараад өөрийгөө голоод байсан юм билээ. Тэгэж өөрийгөө оншилсан. Тэгээ Facebook руу олцсон чинь яг нэг бодлын нөгөө нэг нийгмийн асуудлаас холдож байгаа ч гэсэн нөгөө утгаараа би бас жоохон гимшиж байгаа. Нөгөө нэг одоо ядаж нэг ч гэсэн хүний бодлыг өөрчлөе ч юм уу тийм зүйлээ хийхгүй байгаадаа гутарж байгаа ч гэсэн ерөнхийдөө бол тийм нийгмийн хар бараан зүйлсээс холдоод би бол яг сэтгэл зүйн талаас бол нэлээд тайвширч эхэлсэн. Тэгээ дараагийн гутрал үүсэх шалтгаан юу вэ гэхээр бид байглаас холтчихсон. Тэгээ энэ бол бүр амар үнэн. Тэгээд нөгөө нэг хүмүүс саяхан нэг юм инстаграмаар яваад исэн штэ. Нөгөө нэг гадаа гарвал эрүүл мэндэд сайн гэд гадаа гартал гэдгсэн чинь тэр нь нөгөө манай Монголын амар шавхаатай, утаатай тийм гудамжийг харуулсан байсан. Тэр бол бүр яалтчгүй үнэн. Тэгээд нөгөө нэг одоо гадаад орчны тийм ногоон бүтээн байгууламж хүний сэтгэл зүйтэй бүр холбоотой байдаг талаар бүр хэдэн 100 хэдэн мянган судалгаа байдаг. Тэгээд
тэр дотроо бас нөгөө нэг алхаж болох хот байдэн штэ. Одоо чинь Америкийн одоо төв нөгөө нэг Мейнлендийн зарим мужуудад машинг бол бүр ягаад ч амьдрал байхгүй тийм газрууд байдаг. Тэр газрын стресс, депрессний түвшин бол одоо алхаж болдог Европын орнуудын стрессээс хамаагүй их байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс алхаж байхдаа хүнтэй ярилцах боломж гарч ирдэг. Тэгээд дээрээс нь байгальд байдаг болохоор хүн готрох нь арай бага байдаг. Тэгэхээр 7 хоногт ядаж нэг удаа одоо байгальд гардаг байхгүй бол хүн яалтчгүй байглаасаа холдоод тэндээсээ айгүйх гутарч идэм билээ. Нэг сонирхолтой судалгаа нь юу байсан бэ гэсэн чинь одоо ингээд Монгол жишээ нь байгаа бол Монголд 7 хоног болгон ууланд гарах явах боломжтой ч гэсэн завгүй хүүхдтэй хүмүүс бас байгаа штэ. Тэгсэн чинь виртуал орчинд байгальд байгаа юм шиг байх нь хүртэл хүний сэтгэл зүйд нөлөөлж яадаг. Тэгэхээр та хэрвээ гадаа гарах одоо тийм боломжгүй ч юм уу тийм нөхцөл байгаа бол одоо YouTube-ээс байгалийн дуу ч юм уу те шуудын эргээ гэдэг ч юм уу тиймэр дуу юм хайгаад нэг бол гэр дотроо цэцэг тарих хүртэл бол таны сэтгэл зүйд сайнаар нөлөөлж идэм билээ. Тэгэхээр боломжгүй бол гэртээ байгалыг үсгэж. Дараагийн сэтгэл готрол үүсэх нэгэн том шалтгаан юу вэ гэхлээр бага насны трауманаасаа холдсон байдал. Тэгээд энийг би яг өөр дээр амар мэдэрсэн. Би яг Монголд хэд хэдэн сэтгэл зүйчдэр очиж исэн ч гэсэн яг хизээш нөгөө нэг удаан хугацаагаар явж үзээгүй байхгүй юу. Тэгээ яг энэ дээрээ эрүүл мэндийн даатгалтай болоод тэгээд яг аль бие усны сэтгэл зүйчтэй болоо тэгээ байнга ярьдаг ярилцдаг болсон чинь ер нь ингээл надад байгаа бүх асуудал яаж хийж байгаа л баг нас руу очиж исэн заяа. Тэгээ баг нас руу очсон гэдэг нь манай ээж аав намайг хайрлаагүй марлаг гэсэн утга ерөөсөө биш. Зүгээр ийм баг насанд болсон жижигхэн үйл явдал хүртэл тэр нь ингэсэж явсаар байгаад одоогийн намайг бүтээчихсэн. Тэгээ зөндөө олон асуудлуудын уг нь баг насны одоо трауматай холбоотой байдаг юм бэлээ. Тэгэхээр нөгөө баг насныхаа тэрхүү траумаг эмчлэхгүй л бол ямар ч одоо та юу ч хийгээд баг нэмэргүй. Өөрөөр хэлбэл одоо нэгэнт үтцэн тийм мяарцсан үндсийг бид нэр арчилж янзлахгүй л бол ямар ч усалгаа бордоо хийгээд бол айтайхан цэцэг урахгүй яг тэгэж бодоо та бол өөрийнхөө дотор байгаа хүүхдийг одоо эдгээгээрээ гэж бичсэн байсан. Тэгсэн чинь энэн дээр ямар аргаар одоо яг жишээ нь сэтгэл зүйчэд ямар аргаар тэрхүү бага насны траумаг эдгээд юм бэ гэсэн чинь одоо бага насныхаа өөртөөгөө ярьж байгаа юм шиг буцаж холбогдож байгаа юм шиг байдлаар журнал хийх буюу тийм тэмдэглэл хөтлөх тийм байдлаар тэмдэглэл хөтлөхөөр хүн одоо тайвширч эхэлдэг гинэ. Тэгэхээр одоо юу гэдэг чинь те 10 настай даана тэгэж байсан бол уучлаарай тэгдэг ч юм уу те гэх мэтэр өөртөөгөө ярилцаж байгаа юм шиг зүйлийг хийхээр хүн тайвширч эхлээд нэг юм өөрийгөө уучлах боломж гарч ирдэг гэсэн үг. Тэгээ дараагийн готрол үүсэх шалтгаан юу юм гэсэн чинь ямар нэгэн статус те нөгөө нэг зэрэг зиндаанаас холцсон байдал. Өөрөөр хэлбэл одоо хүн өөрийгөө superior биш одоо те юм бусдаас дээгүүр биш бусдаас доогуур мэдрэх тэрхүү мэдрэмж хүнийг айгүй готролд оруулж яадаг. Тэгсэн чинь энэн дээр арьс өнгөний үзэл бас гарч ирдэг гинэ. Одоо жишээ нөгөө нэг Америкт арьс өнгөний үзэл амар ихтэй. Тэгээ одоо ялангуяа жишээ нь хар арьстай хүмүүсийг амар дорд үздэг үзэл одоо хүртэл байгаад байгаа штэ. Тэгэнгүүт хар арьстай хүмүүс одоо ингээд бусдаас хүлээж авах хүндлэл айгүй баг ирдэг. Тэгээ тэрнээсээ болоод готрох магадлал айгүй байдаг гэсэн зүйл байд юм билээ. Тэгээ би яг тэрийг мэдэрсэн заяа. Анх удаа яасан бэ гэхээр Японд ч яг би оюутан байсан. Тэгээд Японд удахгүйгаа мэдчихсэн. Тэгээд Японд нөгөө нэг хүмүүс намайг яг тэгэж хизээч найзаа гэж харддаг ч юм уу намайг зүгээр л нэг гадаад охин гэж хардаг зүйл байсан байхгүй. Тэгээ би тэр үедээ юу ч боддгоо байсан. Тэгээ яг Америкт ирээд TB-ийн сургуультай ажилласан чинь би бүр ингээд яаж чигээ найзтай болж чадахгүй заяа. Тэгээ би бүр яаж юм хийсэн, яаж хийж байгаа л хүмүүсийн дургүй хүргээд исэн бохгүй юу. Тэгээ би бүр ажлынхандаага уучраа олж чадахгүй. Тэгээд эцэг эхчүүд хүртэл намайг нэг юм гадны хүн гэсэн тийм юмар харж байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэгээ би яг юм одоо зэрэг зэндаа гэх юм уу тийм статус одоо хүндлэл байхгүй бол би бүр нэг хэсэг амар гутарсан. Тэгээ би бүр ажилдаа явмааргүй санагдаад худлаа хэлжүүлээ авч хүртэл үзээ. Тэгээ бүр ингээд анх удаа тийм магадгүй л арьс өнгнөөс болоод гэх юм уу миний Монгол би одоо энтхийн хүн биш гэдэг үзлээсээ болоод тийм гадуурхагдсан мэдрэмжийг би бүр анх удаа аваад тэрнээс болоод айгүйх гутраад сонирн байдалд орж исэн. Тэгээд би гадаад байдаг найзтайгаа ярьсан чинь бас бүгд л тийм мэдрэмжтэй нэг юм хизээч энэ газар би харьяалагдахгүй юм шиг тэр мэдрэмжээс одоо болоод айгүй гутарж байгаа хүмүүс би ганцаараа биш юм бэлээ. Тэгээ та бас тэгж байгаа бол та ганцаараа биш шүү. Тэгээд энэ бол одоо арьс өнгөн дээр гарч ирдэг. Тэгээд дээрэс нь gender inequality буюу одоо хүүсдэр хүртэл гарч ирдэг. Одоо жишээ нь эмэгтэй хүмүүсийг юу гэдэг чинь
нөгөө нэг wage gap гэд байдэн штэ. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс илүү цалин их авдаг. Одоо чинь эрэгтэй эмч $100,000 авч яхад эмэгтэй эмч $80,000 авах тохиолдол байдаг ч юм уу те. Тиймэрдүү зүйлсээс болоод бас хүмүүс тэрхүү одоо ялгаанаас болоод гутралыг мэдэрч байдаг. Тэгээд бас нэг судалгаа байсан нь юу юм гэсэн чинь нөгөө нэг Их Британий одоо тийм энгийн ажилчид гутралд орох магадлал 8 их. Яагаад тэгэхээр ажилласаа тийм одоо юу гэдэг чинь хүндлэлийг мэдэрдэг. Надаа яг би яг энэ мэдрэмжийг өөрөө мэдэрсэн. Тэр нь яасан бэ гэхлээр би хуучин офис ажил хийдэг байсан гэсэн шүү дээ. Тэгээ офисын ажил маань олонгууд нэг айтайхан компанид айтайхан одоо местэйсэн баггүй юу. Тэгээд одоо би ажил мэргэжлээ чинь хүмүүст хэлэнгүүд хүмүүс одоо мэдээж бодох нь энэ охин чинь дажгүй газар ажилладаг юм байна. Дажгүй газрын дажгүй ажил хийдэг юм байна. Дажгүй цалин авдаг юм шиг байна гэдэгтээ хүний бодол шууд үүснэ штэ. Тэгээд одоо би дотроо ол зэрэг зэндаатай болохоор би ингээд ажилласаа стресстдэг үе байсан ч гэсэн одоо ажлынхаа зэрэг зэнданаас би айгүй кайф авдаг гэсэн баггүй юу. Тэгээд одоо би багш болсон чинь ажилласаа кайф аваад байгаа хэрнээ ажлынхаа зэрэг зэнданаас кайф авах болцсон гэх юм уу? Ойлгогдож байна уу? Одоо чи нөгөө нэг багш гингүүд багш гээл болоо ахгүй юу? Одоо хүмүүс намайг нэг юм хизээч энэ охин үнэхээр боловсралтай юм. Энэ охин 2 3 хилтэй болоод багш хийж байгаа байх гэдэг тийм бодол. Ерөөсө хүмүүс төрөхгүй гэсэн. Тэгээ би тэр одоо ингээд хүмүүс намайг юу гэдэг чинь торд үзэж байгаа байх гэдэг мэдрэмж гэх юм уу? Тэр надаас миний сэтгэл зүйд амар нөлөөлж исэн. Тэгээд энэ ч гэсэн ерхэд бол ганцхан над дээр гарсан жишээ бол биш, бүр одоо олон судалгаа хийхэд хүртэл хүний одоо ингээд тэр хүндлэл тэгээд зэрэг зэндаа нас холтчингууд хүн депресстдэг, стресстэй гэдэг бол судалгаа байдсан байлээ. Дараагийн гутрал үүсэх шалтгаан юу вэ гэхлээр одоо итгэл дүүрэн ирээдүйнээс холдох үед. Өөрөөр хэлбэл та ирээдүг өстэй ирээдүйч гоё доо гэдэг ч юм уу те, тийм ирээдүйн талаарх тийм одоо hope буюу тийм ирээдүйд итгэл байхгүй болчихоор хүн гутарч эхэлдэг гинэ. Тэгээд энэ дээр гарсан нэг сонирхолтой жишээ болонгууд шоронгийн одоо бид юу гэдэг чинь те гэмт хэрэгээс өмнө шууд шоронд хориол тэгээ шоронд орсон хүмүүс тэрэндээ гимшээл гарч ирэхдээ сайн хүн болно гэсэн тийм одоо бодол одоо хүмүүс айгүйх байдаг шүү дээ. Гэтэл яг үндэ тэр хүмүүс чинь хийсэн хэрэгтэй гимшээд гимшлээгээ тэр хүний ирээдүйг бид алгах ёсгүй үсттэй те. Тэгэнгүүт одоо шоронд тэр тусмаа нөгөө нэг юм одоо шоронгоос гараад ирэнгүүт нь ажилтай байх, боловсралтай байх зүйлийг нь бэлдээд өгчөнгүүд хүмүүс дахиж гэмт хийх магадлал нь айгүй багасч яадаг. Өөрөөр хэлбэл юу гэдэг чинь тогоочон сургалт явуулаад гарахт нь ажилд авах одоо ресторан байвал тэр хүн одоо ирээдүйн талаарх ийм найдвартай болж байгаа байхгүй юу? Итгэл найдвар төрж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ тийм хүн дахиж гэмт хэрэг хийх нь багасчдаг. Эсрэгээрээ зүгээр дан хоригдоод юу ч хийхгүй те тэгэж байсан хүн гараад за одоо буцаагаал бараг шорондоо орё гэдэг ч юм уу те гэмт хэрэг хийчээд буцаж ирэх магадлал нь их байд юм билэ. Тэгээд одоо энэ дээр ч гэсэн нөгөө нэг энэ залуу хүмүүст ялангуяа орчин үед хүмүүс болонгоо залуу хүмүүс амар гутрал мотрал гэж ярьдаг болсон. Манай үед чи ерөөсөө ийм байгаагүй гэж ярьдэн штэ. Гэтэл яг үндэ энд нөгөө залуу хүмүүст ялангуяа гутрал үүсэж байгаа шалтгааны нэг нь юу юм гэхлээр ямар нэг ирээдүйд итгэл найдвар байхаа болцсон. Одоо жишээ нь юу гэдэг чинь те эдийн засгийн хувьд бид айгу докторгүй байдалтайгаа, улс төрийн хувьд докторгүй байдалтайгаа тэгээд манай дэлхийн хүртэл одоо яг байгалийнхаа зүгээс цаг өөрийн өөрчлөлт, цаг өөрийн дулаарл гэдээ бүр бас тэрэнд итгэл байхгүй болж байгаа. Тэгээд тэрнээсээ болоод хүмүүст ялангуяа залуу хүмүүст бүр гутрал амар их нэмэгдэж байгаа. Тэгээд тэр бол та ганцаараа ерөөсөө биш шүү. Бүр ингээд дэлхийн нийтээр бол тийм гутралтай байгаа. Тэгээ хэрвээ ямар нэгэн хүн таныг муусан юмнууд одоо snowflake те нөгөө нэг цасан ширхэг шиг амар эмзэг дэлбэнүүд гэвэл битгий тоогоорой. Эмзэг дэлбээ биш. Энэ бол ялчгүй бодит үнэн зөв шүү. Дараагийн одоо хамгийн сүүлийн гутрал үүсэх шалтгаан юу вэ гэхлээр ген гинэ. За тэгээд зарим нэг хүмүүст нэг төрлийн ген эдэг. Тэр ген яад юм бэ гэхлээр хүнийг одоо альва үйл явдлыг траума болгоод гутрал болгох чадвартай ген гэх юм уу? Одоо жишээ авах юм бол хүн багада зодуулдаг байсан гэж бодъё л доо. Гэхдээ хүн тухайн ген байхгүй. Тэгээд тэр хүн багада зодуулчаад яг тэрэн сэтгэвд нь нөлөөлөх ч гэсэн том болоод гутралд орох магадлал нь бага. Б хүн тэр тусгай ген те. Тэгээ тэр хүн хэрвээ яг адилхан багтаа зодуулсан бол тэр нь траума болоод тэр нь гутрал болоод ирээдүйд том болоод гутралтай болох магадлал их. Нэг тийм сонин ген хүний биед байд юм байна. Тэгээ дээрэс нь энэ бол удамшдаг өвчин. Тэгэхээр таны ээж аав чинь гутралтай байсан бол та гутралтай байх магадлал өндөртэй гэсэн үг. Тэгээ дан ганц бас ген гэлэхгүй гадны орчин бол мэдээж нөлөөтэй. Тэгээ эхрүүдээр судалгаа хийнгүүт болонгууд хоёр өөр орчинд өссөн адилхан гентэй хүмүүс л байгаа шүү дээ. Эхрүүд чинь нэг тэгэнгүүт
одоо өссөн орчноос хамаарат гутралтай байх, гутралгүй байх нь бас айгүй тодорхой байдаг. Тэгэхээр тэгвэл хүмүүс яг одоо ийм шалтгаануудаас болоод гутралтай болд юм байна. За тэгвэл гутралаас бүгдээрээ хэрхэн яаж гарах вэ? Эхнийх нь олонгод утга учиртай ажилтай иргэн холбогдох. За ингийн тулд бид яах ёстой вэ гэхлээр одоо ажил дээрээ бид ямар нэгэн одоо контролтой байхаараа хүн айгүй баг стрессдэг гинэ. Өөрөөр хэлбэл нөгөө нэг одоо хийж байгаа үйлдэлээ таны гаргаж байгаа шийдвэрийг та өөрөө контролдож чаддаг. Таны гаргасан шийдвэр цаашаага ажил хэрэг болоо явдаг үед хүн айгүй баг стрессдэг. Тэгэхээр та хэрвээ ажил олгогч бол ажилчдаа заримдаа контролдох одоо боломжийг олгож байгаараа одоо чинь юу гэдэг чинь сард нэг удаа хөссөн өдрөө амрах ирэх ч юм уу те тиймэрдүү боломжийг олгох юм бол хүн айгүй баг стресстэй. Тэгээд дээрэс нь одоо ажилтайгаа холбоотойгоор ямар нэгэн зүйл эхлүүлж болно. Одоо чинь юу гэдэг чинь та хэрвээ одоо нэгтлэн бодогч хэрвээ бол одоо нэгтлэн бодлтын талаарх одоо хуудас ч юм уу пэйж нээдэг ч юм уу те тэгээд тэрэн дээр яг өөрийнхөө хиймээр байгаа зүйлсээ хийдэг ч юм уу гэх мэтээр одоо хэрвээ та үнэхээр ажил дээр ямар нэгэн байдлаар контролтой байх боломж байхгүй бол өөр нэгэн байдлаар контролтой болоод тэрхүү тэр нөгөө нэг утга учиртай ажлыг өөрөө бүтээж болно. Дараагийнх нь олонгод хүмүүстэй иргэн холбогдох. За мэдээж хүмүүстэй иргэн холбогдох бол нэлээд хэцүү. Ялангуяа орчин үед бол хүнтэй танилцах, найзтай болох айгүй хэцүү. Тэгээ тийм болохоор шууд нэг хүн гэж яхаар олон нийтийн тийм одоо групптэй бол одоо чинь юу гэдэг чинь та ганцаараа мод тарих гад найз хайгаа явж яхахын оронд мод тарьдаг клубт очиод нэгтчих. Та тэгж яхаар одоо тийм олон нийттэй зүйлд очиод нэгтчих гэдэг ч юм уу нэг дор олон хүнтэй уулзах зүйл дээр нэгтчих юм бол танд илүү амар ах болно. Тэгээд нэг юм одоо олон нийтээс өөрийгөө тусгаарлцсан бүр тийм хит ганцаардмал өвчтэй хүмүүсийг тийм сайн дурын найзуудтай болгосон юм л да. Сайн дурын ажилчин найзтай болгосон юм л да. Тэгсэн чинь бүр тэр хүмүүсийн стресс нь хамаагүй багасч ихсэн тийм байдаг. Тэгэхээр та одоо олон хүнтэй харьцаж эхлээрэй. Тэгээд та ядаж зүгээр юу гэдэг чинь хөрштэйгөө лейтэн таарах юм бол сайн үгээ мэдлэлцдэг ч юм уу те. Нэг бол би яадаг вэ гэхлээр би өөртөө ингээд өдөрт дор хаяж нэг хүнийг магтах гэдэг тийм зорилго өөртөө тавьчихдаг байхгүй юу. Тэгээ гадуур явж байгаа нэг охин ч юм уу гоё охин байх юм бол өө чиний палач чи яасан гоё өс чи ямар гоё гэдэг ч юм уу тий. Хүү аймгийн ханаас ингээд асуугаа явцдаг. Тэгэнгүүт ягаад чи би тэр хүнтэй холбогдсон мэдрэмж авдаг. Нэг тэгээ дээрэс нь өөрөө би хүнийг магтсан болохоор тэрнээс амар кайф авдаг. Тэгээ нөгөө талаас нөгөө хүн ч гэсэн жаргалтай болж байгаа гэдэг мэдрэмж тэр хүн угаасаа баярлаа гэж хэлнэ штэ. Тэгэнгүүт тэр мэдрэмж намайг дагаа баяртай болгочдөг. Тэгэхээр та миний энэ аргыг нэг туршаад үзээрэй. За, гуравтхан долонгууд тийм утга учиртай үнцэн биш үнцэндээ утга учиртай иргэн холбогдох. За, ингийн тул долонгууд бүгдээрээ юу гэдэг чинь материалыг эд зүйлсээс кайф авахаа болоод аль болох өөр зүйлсээс кайф авч эхлэх гэдэг ч юм уу тий. Жишээ нь өөрийгөө хөгжүүлэх. Нэг бол одоо гэрээ цэвэрлээд хэрэггүй юмудаас салах гэдэг ч юм уу. Тийм одоо материалын зүйлсээс аль болох холдоод нэг үзээрэй. Тэгээ над чиг нэг удаа одоо 7 хоног ч юм уу Facebook орохгүй байгаад ч юм уу нэг үзэх юм бол таны сэтгэл санаанд өөрчлөлт орж ирж магадгүй. За тэгээд дараагийнх нь болонгод нөгөө баг насны трауматайгаа иргэн холбогдох. Тэгээд тэрэн дээр болонгод би нөгөө нэг баг насны хүүхдээ одоо өөртөөгөө ярьж байгаа юм шиг журнал хөтлөх гэсэн шүү дээ. Тэр арга байгаа. Тэгээд тэрнээс гадна ерөөхдөө бол энэ одоо нэг юм хүн ганцаараа өөрөө шийдчих жоохон хэцүү асуудал. Тэгээд ялангуяа энэ дээр бол нөгөө мэрэгжлийн хүний тийм тусгай терапи, тусгай тийм сэтгэл заслал хэрэг болно. Тэгэхээр энэ дээр бол та мэрэгжлийн хүн дээр бол хандсан дээр шүү. За 5 дахь нь болонгууд байгальтай иргэн нэгдэх. Тэгээд тэрэн дээр бол би бас жишээ хэлсэн. Хэрвээ та ямар нэгэн байгальд алхах боломж хэрвээ байхгүй бол гэртээ байгалийн орчин үүсгэж. Тэгээд юу яадаг болсон? Гар утсан дээр аппликейшнуд байдаг. Ийм олон янзын чимээ гаргадаг. Тэр чимээтэй аппликейшнийг хийж болно. Эсвэл нөгөө нэг гэрэл байдэн штэ. Ийм гоё олон янзаар хасдаг нөгөө нэг од мод гаргадаг. Тим гэрэллийг гэртээ сайхан хасаачаад тэрийг хараад хэвтгэр амар хүн тайвширт юм бэлээ. Тэгээд бүр болохгүй бол алтан загас ч юм уу тийм жижигхэн загас аквариум тижээчүүл тэр загасыг харахаар хүний бас готрол багасдаг гэсэн судалгаа хийдэм билээ. Тэгээ би олонгууд цэцэг тарихта дандаа тэрийг өвхүүлждэг хүн баггүй юу. Тэгээ би яг энэ жижигээс өөртөө зориг тавиад би одоо цэцэг ургуулж үзнэ гэд тэгээ цэцэг одоо айгүй тийм төсвөртэй цэцэг аваад одоогоор 3 цэцэгтэй байгаа. Тэгээд 3 ургамлыг авчлагаасаа би бүр өөрөө амар кайф мэдэрдэг. Тэгэхээр та болохгүй бол тэгэж гэртээ жижигхэн ногоо орчныг үсгээрэй. Дараагийнх нь олонгууд нөгөө нэг утга учиртай ирээдүйн ихтгэл найдвартайгаа иргэн холбогдох. За тэгээ энэ дээр олонгууд угаасаа ажил төрөл ч юм уу тиймэрдүү юмнаас жоохон холдоод хоббинд анхаарах хэрэгтэй. Тэгээ тийм утга учиртай хобби эхлүүлчих гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо жишээ нь миний хувьд би одоо яг нөгөө багтаа хүсэжсэн ажлаа бол одоо хийдэггүй.
Тэгсэн хэрнээ би юунаас амар кайф авдаг вэ гэхлээр өдөр болгон шинжлэх ухааны пост хийхээс амар кайф авдаг. Тэгээ нь бол миний хувьд хобби болсон. Тэгээ яагаад би энэсээ кайф авдаг вэ гэхлээр надаа ингээд зөндөө олон гой мессежүүд ирдэг байхгүй юу? Таны ачаар тэгчлээ. Таны ачаар би тэр шалгалтанд онцавлаа. Танаас би юу авч агаад одоо би эрдэнтэн болохоор шийдсэн мэдсэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү комент амар их хүлээж авдаг. Тэгэнгүүт би яг нэг юм утга учир миний амьдрал нэмэгдсэн гэх юм уу. Тэгээ тийм болохоор би одоо өөрийнхөө энэ хэвтэнгээ гэдэг хуудсыг хизээч нэг юм дарамт шахалчийг хардахгүйгээр хобби, утга учир үзүүлж байгаа хобби шиг хардаг. Тэр яг тэрнтэй адилхан тийм хоббитэй болчвол айгүй зүгээр. Яг тэр нь гар урлал байдаг ч юм уу, гитар сурах байдаг ч юм уу, юу гэдэг чинь одоо сайн дурын ажлаас ялангуяа байж олон хүн сайн дурын ажил хийхээр хүмүүр амар кайф авдаг. Би саяхан нэг номын сангийн нэг юм ажилд сайн дураараа оролцсон байхгүй юу. Тэгээд харсан чинь тэнд байгаа бүх хүмүүс наад чих сайн дураараа ажиллаж байгаа гэж бодсон чинь бүр ингээд амар тийм нийгэмд итгэл буцаагаад тасч эхэлсэн ой. Тэгж эхэлсэн. Тэгэхээр та ингээд сайн дурын клубуд ойрын үед юу байна? Яаж тусалж болохоор ан гэдгийг сайхан хараад тиймэрдүү тийм өөртөө утга учир бүтээх хобби гаргаж ирээрээ. За тэгээд дараагийнх нь болонгууд одоо эрүүл мэндтэйгээ эргэн уулзах буюу одоо таны биеийн эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэндтэй шууд холбоотой. Тэгэхээр мэдээж одоо бүр амар готролд орсон хүнийг одоо шууд босоод гарчгүй ёо ки тэгэж бол би хэлж угаасаа чадахгүй тэр чин бүр ингээд яг л хор тавтартай одоо чинь би хор тавтар тусцсан гэ хэлэнгүүт хинч намайг тийм үү чи зүгээр алин мэдчих гэж чинь хэлдэггүй штэ. Яг тэрнтэй адилхан би готролд орсон гэхэлэр тэгвэл гараал гүч тэгэл гоё болно гэж л хэлэх жоохон утгагүй. Тэгэхээр ерөнхийдөө бол хүн дасгал хийх юм бол хүний одоо стресс яалтчгүй багасдаг. Тэгээд та үнэхээр дасгал хийх боломжтой нөхцөлд байгаа л чадхаараа дасгал хийгээрээ. Идэвхтэй байгаад тахаар хүний бие тархинд бас аандаа нөлөөлнө шүү. За тэгээд ерөнхийдөө бол иймэрдүү зөвлөгөөг энэхүү хүн өгсөн. Тэгээ миний хувьд болонгод би одоо давхар антидепрессант буюу депрессний эсрэг юм уудаг. Тэгээ дээрээс нь тайвшруулах юм өдөр болгон уудаг. Тэгээд тэр надаа нэгт нөлөөсөн, дээрээс нь терапинд явж байгаа нь айгүй нөлөөсөн. Тэглээгээд би за ингээл болчин гэж юусоо бодохгүйгээр аль болох хөдөлгөөнтэй байгаад эрүүл хооллохыг хичээгээд наранд гарахыг хичээж айгүй хичээж байгаа. Тэгэхээр аль талаас нь үзэхгүй л бол хүний тархичин айгүй эмзэг хэрэгтэй юм бэлээ. Тэгээд надаа хамгийн тусалж байгаа зүйлсүүд юу вэ гэхэлэр би өглөөнийхөө хоолыг аль болох уурга гэхтэй хоол их идэж байгаа. Өглөөдөө тэгчээд кофего сэрснийхаа дараа доор хаяж 2-3 цагийн дараа ууж байгаа. Тэгээ бас нэг чухал зүйл нь юу вэ гэхэлэр нөгөө нэг өглөөний нарыг аль болох биеэрээ мэдрхийг хичээж байгаа. Тэгээд хэдий одоо манай Улаанбаатар тутаа-мутаатай байдаг ч гэсэн та гадаа гараад аль болох алхахыг хичээгээрэй. Тэгээ одоо нөгөө цайныхаа цагийг та цайныхаа офис ажил хийдэг байгаа. Цайныхаа өдрийнхөө хоолыг компьютерын хаард идчихийн оронд хүнтэй юм яриад суугаад цайныхаа өрөөнд иддэг ч юм уу тий. Нэг бол гадуур жоохон алхахдаг ч юм уу. Зүгээр гадуур гараад дэлгүүрээс модон чихэр аваад ч юм уу зармиг аваад тэгээ буцаагаад ороход бол хүний сэтгэл санаа хамаагүй дагаад сайжрна. Тэгэхээр гадуур бас жоохон алхаж байгаарэ. Тэр надад айгүй нөлөөлсөн. Тэгээд хамгийн чухал зөвлөгөө бол өдөрт та яаж стресстэй яаж иж байгаа л гадаа нэг гарчаарэ. Гадаа гарах бол хүнд айгүй хэрэгтэй шүү. Миний зүгээс бол ийм зөвлөгөө өгье. За тэгээд мэрэгжлийн хүн дээр хэрэгтэй бол заавал очиорэ. Та ганцаараа биш шүү.